Хүмүүс намайг хизээд идэвхтэй гарах вэ гэж асуудаг. Би тэднээс хизээч гарах уу гэж хэлдэг. Би ажиллах туртай. Би бэлтгэл хийх туртай. Миний нэр Sam Bright Jr. Би 70 настай. Би бодибилдингээр хичээл 27 жил болж байна. Би анх 44 настай бодибилдингээр хичээж эхэлсэн. Би их муу гэрэлттэй байсан та. Тэгээ би анх стрессээ тайлах гэж жим орсон. Би тэгээ анх хичээлэхдээ бэлтгэл хийх төмөр өрөх тухай юу ч мэддэггүй байсан. Тэгтээ би жим яваад байсан. Тэгээ 11 сарын дараа нэгэн залуу "Сони чи тэмцээнд орохгүй мө" гэж асуусан. Би чи тэгэж бодож ийн гэж асуусан. Тийм ээ чи бидний юм шиг харагдаж байна гэсэн. Би тэгээ за тгий гэсэн. Тэгээ би Columbus, Georgia явж хамгийн анхны тэмцээнд орсон. Урд нь юусоо тэмцээнд орж байгаагүй л те. Би шинэхэн хүний ангилалд ороод 3 дугаар байранд орсон. Тэгээ хөгчүүдийн ангилалд 4-т орсон. Би тэрнээс хойш яг л бодибилдинг донцсон хүн шиг болсон. Би 2 цамтай болсон доо. Урд нь юусоо юм хожиж байгаагүй. Би тэгээ ахиад тэмцээнд орохыг дэсэн яадаг хүлээж байсан. Хүмүүс их буруу ойлголттой байдаг та. Хүмүүс нас өөрийг чинь хөгшин болгодог гэж ойлгодог. Би тэгтээ ойлгосон л та. Өөрийг чинь толгойн дотор бодол чинь өөрийг чинь хөгшин болгодог гэж ойлгосон. Нас бол зүгээр л нэг тоо. Ихэнх хүмүүс юу ч хийхгүй зүгээр суух хүсдэг. Би тэдэнд гол нь юу ч хийхгүй зүгээр суух бас өөр чи өөрийгөө хөгшин гэж боддог үзэл бодол чинь өөр чи хөгшин болгоё гэж харуулахыг хичээдэг. Хэрвээ бид бодоод үзвэл та бүхэн өөрийгөө сэрүүн бодлоо өөрийгөө хөгшин гэж бодоод байвал өөр чинь сэрүүн биш бодол чинь тэрэнд итгэж эхэлнэ. Тэгээ та бүхэн хөгшин юм шиг аашаад өөрийгөө хөгшин юм шиг мэдэрч тэгээ өөрөө хөгшөрнө. Яг үннийг хэлэхэд бол би өөрийгөө ерөөсөө хөгшөрсөн гэж мэдрэхгүй байна. Би яг анх 44 настай бодибилдинг хичээж эхлэхэд ямар байсан? Яг тэр хിവэрэ вэ? Надад ямар ч өөрчлөгдсөн юм мэддэхгүй байна. Би хүмүүсийг намайг яг юу харуулах гэж байгааг таньж мэдээсэй гэж хүсэж байна. Тэгээ тэд бас яг ингэж чадна гэдгийг ойлгосоо гэж хүсэж байна. Би тэдэнд амьд жишээ үлгэр дуурайл болмоор байна. Ихэнх зүгээр суудаг залуу хүмүүс надаас илүү хөгшин харагддаг. Яг гэвэл тэд нарын амьдралын хэв маяг тэднүүсийг тийм болгодог. Тэднүүс тийм амьдралын хэв маягийг өөрөө сонгосон. Гэртээ арай зүгээр суугаад зурагт үзээд өдөр чинь юу ч хийхгүй. Би харин тэгж чадахгүй. Би тхийг үзэн яддаг. Би заавал нэг юм хийж байх хэрэгтэй. I got to be busy.